2053 монголчуудын үе хойч. Юм асууя өвөө. За. Монгол улс гэж юм. Тухайваа. Энэ нэрийг чи хамаагүй илж болдгоо махгүй. Яагаад? Болохгүй буудуулна. Энэ чамд юм яри яваад тийм. Манай энэ найзууд Монгол улс тэрэлж Улаанбаатар матар гэж яриад байсан шүү дээ. Гэхдээ тэр нь юу гэдэг өвөө? За өвөө чамд бицхан түүх хэлж өгье заа. За, өвөн дээр Улаанбаатар чамд төгөөжлээ. Улаанбаатар гэж бит дуутаад амар гоё газар чаа. Зам дээр одоо энэ машинууд чи 2-3 цаг явж байна. Өвөө тэр үед чи яг юм байдээ чи талцчих жилээс. Таслах гоё шатагс. Тэр нөө тэрэлжээж яриад байгаа да. Ада. Тэр чинь хойтлын тэнгэр баганцсан өндөр шишин луушун гэдэг газар ч байдаг байлаа шүү дээ. Өвөө тэр чинь урд байдсан шүү дээ. Таны энэ хойно гэж яриад байгаа чинь даажи шаажи одуу модал завсал лолоо гэх газар ихгүй юу? Тийм л юм байна. Тэр чинь байдаг гэсэн тийм. Тэр юм гоё мэлхий хаттай. Мэлхий тийм. Тэр чинь ингээд тойроод битүү шаваац ингээд болно. Тэр үгээр чи битүү дийтэй тест. Өвөө тэр үгээр чи явж байгаа ингээд шалдан үцх өгнүүдийг харахлаа бомбацаа. Игнээс ангуунаа татаж авчлаа. Тэр чинь тийм л байдаг байлаа та. Гэтэ хамаагүй энэ яриад яваад байгаараа бицтэй юм. За. Өвөө та энэ шилуугаа яагаад үсцэн? Шилүү өгөх юм. Дээл хийдэг байсан тэр үед. Дээлээ. За зөв хоёул онтья. Миний хөө. Энэ өвгөхийн дээлийг цаачаар яачих. Хийж харагдахаар угаадал нуугаарай. За тэр шалны элчүүрний доор гутлын тавирны хамгийн доод хэвтэн нуучих заяа. Хүн олохгүй газар нуух юм уу? Тэгвэл өвөө пимигийн бандаж найрцсан гэж чаа. Тэрийг хинч уу. За тийм. За нуучих. За баярлалаа өвөө. Сайхан амраа. За миний бүгд найрамдах хятад тард улсын хөөхтөдөө. Өнөөдрийн хичээл бол дэлхийг эзэлсэн улс гүрэн. За, дэлхийг эзэлсэн ямар улс гүрэн байдаг вэ хөөхтөдөө? Багшаа. За. Монгол улс мөн үү? Энэ үхэрэг. Монгол гэдэг үг хараатай байна. Цогцоо аваад гар. Дэлхийд Монгол улс гэж байхгүй, бүр байх ч ёсгүй. Багшаа. Манай өвөө надад хэлэхдээ Монгол улсыг 21 аймагтай 330 сумтай тэрж байтугай Монгол улс хүн амд ногдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийдээ тэргүүлдэг байсан гэж надад хэлсэн. Энэ үхэрэг. Монгол гэдэг үг хараатай байна. Өнөөдрийн хичээлд 30 хүүхэд сууснаас 30 боллоо. Хичээл дуслаа. Баяртай. Харцгаа. Бүгд найрамдах хятад ард улс